Сайн байцгаана уу? Би Испани хэлний орчуулагч, олон улсад англи хэл заах хэрэгтэй багш тогт хоёроо. Энэ бол миний English Espanol тоогийн сувг маань. Энд би Испани хэлийг эхнээс нь суурь тавин зааж байна. Өнөөдрийн хичээлээр бид үйл үгийн төгсгөлийг үзнэ. Comer, leer, aprender гэдэг түгээмэл хэрэглэгддэг үйл үгнүүдийг хэрхэн яаж энгийн өгүүлбэр, үгүйсгэх өгүүлбэр, асуулт болгон хуурайхыг сурах болно. Төгсгөл хүртэл хамт байгаарай. Шинэ хичээл бүрийг үзэхийг хүсвэл subscribe хийгээд all гэдэг товчийг идэвхжүүлээрэй. Хичээлээ эхлэхийн өмнө бяцхан зар хэлье. Би англи хэлийг онлайнаар Zoom ашиглан анхан болон дон төвшин хичээлүүдийг ангиар болон ганцаарчлан зааж байна. Сонирхож байгаа бол холбогдоорой. Одоо хичээлээ эхлүүлье. Үйл үгийн төгсгөл. Ар, ир гэдэг гурван төгсгөл байдаг гэж би урд нь хэлжсэн. Одоо өнөөдөр бид нар гэдэг төгсгөлийн үзнэ. Жишээ нь comer буюу идэх гэдэг үг. Энэ үйл үгдээр зөвхөн сүүлийн хоёр үсгэл өөрчлөгдөнө. Эре. Үүнийг энгийн өгүүлбэр дээр яаж хувирахыг үзье. Yo como. Би иддэг. Tú comes. Чи иддэг. Usted, él, ella дээр come. Ингэж usted come гэвэл та иддэг. Él come тэр эрэгтэй иддэг. Ella come тэр эмэгтэй иддэг. Nosotros, nosotras comemos. Бид нар иддэг. Vosotros, vosotras coméis. Үүнийг Испанд, Европт илүү хэрэгэлдэг гэж ярьж ирсэн. Та нар иддэг. Ustedes, ellos, ellas comen. Ustedes comen гэвэл та нар иддэг. Ellos, ellas comen гэвэл тэд нар иддэг. Үгүйсгэх өгүүлбэр дээр хэрхэн яаж хувирдгийг үзье. Ер нь бол саяны энгийн өгүүлбэрүүдийн хувиргалын өмнө no гэдгийг нэмэл болоо. Yo no como. Би иддэггүй. Tú no comes. Чи иддэггүй. Usted, él, ella дээр no come. Usted no come. Та иддэггүй. Él no come. Тэр эрэгтэй иддэггүй. Ella no come. Тэр эмэгтэй иддэггүй. Nosotros, nosotras no comemos. Бид нар иддэггүй. Vosotros, vosotras no coméis. Та нар иддэггүй. Usted, ellos, ellas дээр no comen. Ustedes no comen. Та нар иддэггүй. Ellos, ellas no comen. Асуух өгүүлбэр дээр хэрхэн яаж хувирдгийг үзье. Yo como. Би иддэг үү? За энэ асуултыг хүн бол бараг асуухгүй. Гэхдээ би гэдэг төлөв дээр яаж хувирдгийг сурах нь одоо чухал байгаа. Tú comes. Чи иддэг үү? Usted come. Та иддэг үү? Él come. Тэр эрэгтэй иддэг үү? Ella come. Тэр эмэгтэй иддэг үү? Nosotros comemos. Nosotras comemos. Бид нар иддэг үү? Vosotros coméis. Vosotras coméis. Та нар иддэг үү? Ustedes come. Та нар иддэг үү? Ellos come. Ellas come. Тэд нар иддэг үү? Үүн дээр хариулт нь бол Испани дээр нэг амархан юм нь si, тийм ээ. No үгүй гэл болоо. Одоо хэдэн жишээ харъя. Yo como manzanas.
manzanas алимнууд. Би алим иддэг. Nosotros comemos pizza. Бид нар пицца иддэг. Одоо энд Перуд зарим нэг хүмүүс энэнийг pizza гэж хэлэдэг. Pizza. Tu comes pan? Чи талах иддэг. Yo no como manzanas. Би алим иддэггүй. Nosotros no comemos pizza. Бид нар пицца иддэггүй. Tu no comes pan. Чи талах иддэггүй. Comes pan? Чи талах иддэггүй. Comen pescado? Pescado загас. Тэд нар загас иддэггүй. Одоо хэдэн шинэ үгнүүд үзнэ. Дасгал дээр ажиллахын өмнө. Жишээ нь leer унших, correr гүйх, aprender сурах, arroz boda, un libro ном, interesante сонирхолтой, rápido хурдан, queso бяцлаг, nueva шин, una palabra үг. Todos los días өдөр бүр. El desayuno өглөөний цай. Fruta жимс. Un vecino хөрш. Одоо leer, correr, aprender гэдэг үгнүүдийн хувиргалыг үзье. Yo leo, corro, aprendo. Ингэж би уншдаг, гүйдэг, сурдаг гэдэг үгнүүд болдог. Tu lees, corres, aprendes. Чи уншдаг, гүйдэг, сурдаг. Монгол орчуулган дээр ялгаа байхгүй. Usted ella дээр lee, corre, aprende. Та уншдаг, гүйдэг, сурдаг, тэр эрэгтэй уншдаг, гүйдэг, сурдаг, тэр эмэгтэй уншдаг, гүйдэг, сурдаг. Nosotros, nosotras. Leemos, corremos, aprendemos. Бид нар уншдаг, гүйдэг, сурдаг. Vosotros, vosotras. Leéis, corréis, aprendéis. Та нар уншдаг, гүйдэг, сурдаг. Ustedes, ellos, ellas. Leen, corren, aprenden. Ustedes хэлбэр дээр та нар уншдаг, гүйдэг, сурдаг болдог. Ellos, ellas дээр тэд нар уншдаг, гүйдэг, сурдаг. Дасгал дээр ажиллана одоо. Ejercicio 1. Дасгал 1. Дараах үйл үгсийг хувиргано. Одоо саяны үздсэн үйл үгнүүдээ хувиргаад үзье. Энэ дасгал дээр ажиллахын өмнө та нар хувиргаад бичээд үзээрэй. Эсвэл хувиргаад бодоод үзээрэй. Одоо хариугаа харъя. Yo como, leo, corro, aprendo. Tu comes, lees, corres, aprendes. Él, ella, usted come, lee, corre, aprende. Nosotros comemos, leemos, corremos, aprendemos. Vosotros coméis, leéis, corréis, aprendéis. Ellos, ellas, ustedes, хэлбэр дээр comen, leen, corren, aprenden. Ejercicio 2. Дасгал 2. Хаалтан дотор байгаа үйл үгсийг зөв хувиргаж, хоосон зайг бөглөнө. Yo arroz todos los días. Comer гэдэг үйл үг хэрэглэнэ. Tu libros interesantes. Leer. Ella muy rápido. Correr.
Nosotros español en clase. Aprender. Ellos pan y queso. Comer. Mi madre mucho español. Aprender. Yo nuevas palabras todos los días. Aprender гэдэг үглэг хэрэглэндээ одоо та нар минь энэ үйл өгнүүдийг яаж хувиргах вүлээ гэдгээ бодож олж гин бас бичиж олж гин. Хариугаа шалгая. Yo como arroz todos los días. Би өдөр бүр будаа иддэг. Tú lees libros interesantes. Чи сонирхолтой номнууд уншдаг. Ella corre muy rápido. Тэр эмэгтэй их хурдан гүйдэг. Nosotros aprendemos español en clase. Бид нар испани хэлийг танхимаар сурдаг. Ellos comen pan y queso. Тэд нар талах бясалгатай иддэг. Mi madre aprende mucho español. Манай ээж испани хэл их сурж байгаа. Yo aprendo nuevas palabras todos los días. Би өдөр бүр шинэ үгнүүд сурдаг. Ejercicio 3. Дасгал 3. Асуултнуудад хариулаарай. ¿Qué comes en el desayuno? Энэ тохиолдолд to гэдгийг хэлэхгүй байж болж байна. Энэ дээр угаасаа to хэлбэр дээр comes гэдээ авсан байж байна. Тэгэхээр чи өглөөний цайндаа юу иддэг вэ? Comes mucha fruta? Та нар их жимс иддэг үү? Lee tu hermana libros de Mongolia? Игч чинь Монголын номнууд уншдаг уу? Corren tus vecinos en el parque? Танай хуршууд цэцэрлэг дотор гүйдэг үү? Aprende otro idioma? Өөр хэл сурдаг уу? Энэ асуултнуудад хэрхэн яаж хариулах вэ? Тэгдэг үгүй гэдэг хэлбэрээр хариулж болно. Тэгэхээр энгийн өгүүлбэрээр юм уу үгүйсгэх өгүүлбэр хэрэгтэй гэсэн үг. Жишээ нь би ингэж хариулсан байгаа. Yo como? Би иддэг. Sí, nosotros comemos mucha fruta. Тэгдэг бид нар их жимс иддэг. Sí, ella lee libros interesantes. Тийм тэр сонирхолтой номнууд уншдаг. No, ellos no corren. Үгүй тэд нар гүйдэггүй. Sí, yo aprendo inglés. Тийм би англи хэл сурдаг. Өнөөдөр хичээл ингээд дуусж байна. Энэ хүртэл үзсэн танд баярлалаа. Хэрэв та миний зааж байгаа испани хэлний хичээлүүдийг алдалгүй үзэхийг хүсвэл English Espanol тоогийн сувагт минь subscribe хийгээрэй. Яг хажууд нь байгаа all буюу бүгд товчийг дарвал намайг хичээл оруулах болгонд мэдээлэл автоматар очоод байна. Хэрэв танд таалагдсан бол лайк дараарай. Мөн сэтгэлдээ бичиж үлдээгээрэй. Энэ нь миний дараагийн хичээлд маш их урам өгдөг. Баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзъя.